За өнөөдөр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орон зохион байгуулад энэ Монгол улсад байгаа амиа хорлолтын асуудал, ялангуяа өсвөр үеийнхний дунд, залуучуудын дунд амиа хорлолтын асуудал өндөр байгаа тухай асуудлаа сонслоо. За энэний шийдэл намгал нь юу вэ? За хурал зөвлөгөө хийгээд хилцээд өнгөрөх биш. Тэр нь яаж Монгол улсад 4 сая хүрэхгүй цөөхөн хүн амтай ийм хөргөн үүдэн нутагта харахад амар тав юм шиг хэрнэ амиа хорлолтоор Монгол улс дэлхий дээр дээгүүр явж байна. 100 мянган хүнд ногдох юм бол хамгийн өндөр нь 25 гэсэн үзүүлэлттэй байхад Монгол улс 18. 100 мянган хүнд 18 хүн амиа хорлож байна гэж бол асар өндөр үзүүлэлт харамсалтай. Тэрний шийдэл нь юу вэ гэдэг дээр бид нар ярьж байна л да. Шийдэл нь бол тов тодорхой байгаад байгаа. Ямаас амиа хорлолтын эсрэг үндэсний зөвлөл байгуулах ёстой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн яамны эсвэл сэтгцэн эрүүл мэндийн төвийн ганц нэг эмнэлэг төвийн судалгааны төвийн ажил биш. Салбар хоорондын засгийн газрын ажил. Тийм болохоор салбар өрөөс оролцсон одоо хууль зүйн яам, цагдаа, хүний эрх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал энэ бүгд яамд салбарын чиглэлүүд оролцсон юм үндсэн зүйл байх хэрэгтэй байна. Энд нь таарсан хөтөлбөр байх хэрэгтэй. Хөтөлбөр таарсан бас төсөв байх хэрэгтэй. Ингэж байж Монгол улс амиа хорлолтыг бууруулж чадна. Үнэхээр бодоод үзээрэй. Залуучуудын 30 хүртэл насны залуучуудын 4 залуугийн нэг нь нас оролтын 25% нь амиа хорлолт байна. 30 хүртэл насны залуучуудын нас оролтын 25% нь амиа хорлож байна гэдэг үнэхээр харамсалтай үзүүлэлттэй. Солонгос жишээлбэл 100 мянган хүнд 25 хүн амиа хорлож байгаа. Тэрний дийлэнх нь настай хүмүүс байгаа. Өндөр настангууд. Монгол улсад 18 байгаа боловч энэ бол дандаа залуучууд. Өсвөр насныхан 30 хүртэл насныхан 17-18 та охтууд хүүгүүд амиа хорлож байна. Энэ бол байж болохгүй зүйл. Энэ олон хүчин зүйлээс хамаарч байна. Нэгдүгээр гэр бүлийн хүчирхийлэл байна. Эцэг эхүүд бид хүүхдүүдтэйгээ буруу харьцаж байна. Өмнөх одоо магадгүй социализм үед харьцаж байсан багтаа байсан гэр бүл одоо биш болсон, нийгэм биш болсон, мэдээлэл биш болсон, сошиалор хэрэгтэй хэрэггүй мэдээлэл их явж байна. Хүүхдүүдийг одоо буруу зуршилд эсвэл стресс дарамтанд орохоор юм явж байна. Сургууль дээр дээрлэлт их байна. За өнгөний янз янзын одоо худлаа үнэн мэдэгдэхгүй тэгээ сошиал мэдээлэл их явж байна. Энэ бол залуучуудыг өсвөр насныхыг дарамтанд оруулж байна. За багш нараас ахуулаад эцэг их бид нар өөрсдөө хамгийн гол нь хүүхдүүдэд залуучуудад буруу харьцаж байгаа гэсэн үг ердөөсөө. Тэгэхээр нэг сэтгэл зүйн асуудал байлаа тэрийг хин нэгэнд ярьдаг. Тэрийг нь хүлээж авдаг сэтгэл зүйн чиглэлийн эмч, нийгмийн ажилтнууд хэрэгтэй байна. Зөвхөн заавал мэрэгжлийн хүмүүс биш, эцэгчүүд ер нь хүн бүр аль насаас үл хамааран энэ дээр хүүхдүүдэд дүүнраа үеийнхнийгаа сэргийлж чаддаг, зөвлөж чаддаг, юмыг сонсч чаддаг юм ажил зохион байгуулалт хэрэгтэй байна.